Сайн байна уу, намайг Мөнх Эрдэнэ гэдэг. Би амар татвал компани эрүүл мэндийн даатгалд хариуцсан ахлах менежер байна. Өнөөдөр би та бүхэнд дотоодын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. За, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн маань өөрөө дотроо 5 үндсэн багцтай байдаг. За, нэгдүгээр багц бол хэвтэн эмчлүүлж байх үед гарч болох эмчилгээ үйлчлэгээний зардал байгаа. Тэгэхээр хэвтэн эмчлүүлэх үеийн зардал гэдэг маань яг юу хэлж ийнэ гэхээр магадгүй даатгуулагч эмчид үзүүлээд эмч онш тамхины үндсэн дээр тухайн онш маань хэвтэн эмчлүүлэх шаардлагатай онш байгаад тэгээд хэвтэн эмчлүүлж байгаа үед гарч болох хоёр ортой стандарт өрөө мөн тухайн өдөр хийгдэх эмчийн үзэлгийн зардал, эм тарианы зардал, мөн магадгүй одоо оншийг нарийн эмчлэн тодорхойлохын тулд хийгдэж болох багжийн шинжилгээнүүд байж болно. За, мөн дээрээс нь тухайн одоо даатгуулагчийн маань хэвтэж байх үед хийгдэх физик эмчилгээ мөн орж байгаа. За, магадгүй хэвтэн эмчлэх шаардлага нь өөрөө зөвхөн одоо хурц өвчлөлөөс хамаарахгүйгээр гинтийн ослын улмаас ч мөн гарч болно. Тэгэхээр үүнээс үүдэн гарах тухайн одоо мэс заслын зардлыг бас даатгалын компани төлдөг байгаа. За, жишээ нь хэвтэн эмчлүүлэх үеийн зардал гэж юу гэж болох вэ гэхээр магадгүй даатгуулагч ханиад хүрээд ханиад нь хүндэрсний улмаас хатгаад туссан тохиолдолд эмч бол заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдэг онш тавьдаг байгаа. Тэгэхээр тухайн даатгуулагчийн сонгосон одоо эмнэлгийн үзүүлж байгаа эмнэлгийн эмнэлэгт гарч болох одоо магадгүй хатгаад туссан бас 3-5 хоног эмчлүүлэх ч юм уу те. Тэгэхээр тэр үеийн ор хоногийн төлбөр болоод эмчилгээний зардлыг төлдөг байгаа даатгалын компани. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Амар даатгал хамгийн амар.